He first won the title in 1995. Here he is, ready to turn back the clock in style. He's the reigning champion of the world. Blink and you'll miss him. The Rocket, Ronnie O'Sullivan. 자, 스누크를 다 붙는 거 생길들 붙은데 어떻게 어렵게 보시잖아. 자, энэ 7 хоног үргэлжлэн гарч байгаа Masters 2014 тэмцээний шүүгийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. За, өнөөдөр студид очир зүрэн ах бүрэндээ бид нар үлдсэн гэж та бүхэндээ снукрийг сайхан гоё талаас нь аль болох ойрхон тайлбарлаж ирээд байна. За, ингээд сайхан снукрийг үзлээ. Саяхан одоо дэлхийн 5 удаагийн авраг Ronnie O'Sullivan одоо үзүүлэлтээр тоглох танхимд орж ирлээ. За, ингээд түүний өрсөлдөх тамирчин Max Selby орж иж байгааг та харж байна. За, сайн байсаар хүндэтгэжтэй сайн. Ийм сайн хүмүүний шалтгаан тоглолтын та бүхэн хамт үзээд тайлбарлаж байгаадаа сайн баяртай байна. За, шалтгаан тоглолтод үлдсэн 2 тоглолт Ronnie O'Sullivan, Max Selby нар өмнө яг энэ Masters тэмцээнд 2 удаа хоорондоо тоглосон байгаа. Нэг удаа хоцсон 2009 онд Ronnie 2010 онд нь Selby хоцсон байгаа. Ер нь бол энэ хоёр тоглогч хоорондоо мэргэжлийн снукерт хоорондоо таарч учир нь тоглосон тохиолдол 18 удаа байдаг юм байна. Түүнээс 10-ын Ronnie хожиж 7-г Selby 2008 оны Premier League дээр нэг удаа мөчөө ийм 18 удаа тоглосон юм байна. За, шүлтгэн тоглолт хэрэгжилж байгаа одоо болор цомыг. Well, I think you're as excited. Thank you. The first frame as everybody else. But you know you're there to do a job. Нэг нь бол одоо агуу Ronnie O'Sullivan-ийн багмаа. За, эхний хожлыг Ronnie O'Sullivan эхлүүллээ. Been discussing эхний өргөл тийм ээ. За, ингээд өмнө нь бол Masters тэмцээн дээр хоорондоо яг хоёр тоглогч одоо шотрын тоглолтод 3 удаа тоглосон тохиолдолд 2 удаа байсан юм байна. Something I just noticed at the start as he walked in. Stephen Hendry when he walks into an auditorium, John he doesn't Barrett acknowledge the crowd one хоорондоо little 3 удаа as if he Masters doesn't really want to be тэмцээний there. But шотрын тоглолтод тоглож байжээ. Гурван нь одоо Hendry хожиж байсан байх юм. Нөгөө нэг тохиолдол нь ярилээ. За, эхний одоо товтлох цохилтыг Mark Selby хийлээ. За, чивчгэрээ цохилд байсан. За, нэлээд зайтай бол зөвлөө. Бараг нэг 6 см зайтай. Энэ бол яг татаа хийгээд зөвхөн шаргаа бариад авсан. За, ширээний баруун талд 2 шарыг бол бас тоглолтод ороход бэлэн байна. За, энийг тоглохгүй Ronnie-г бол ямар сонголт хийх нь харцгаая. За, очрох түрүүний ярьжсэн зүйлээ бас үргэлжлүүлээд ярьж танилцуулж өгнө. Тэ хоёр дахь тоглолт нь болохоос Ronnie O'Sullivan, John Higgins нар бас мөн яг энэ Masters тэмцээний шотрын тоглолтод 3 удаа хоорондоо тоглож байжээ. Үүнээс хоёрын Ronnie, нэг нь John Higgins хожиж байсан юм тохиолдол байсан юм байна. Энэ хоёр 3 дахь хос одоо шотрын тоглолт үлдсэн 2 хос болж байгаа юм байна. За, яг энэ 2006 онд Joe Higgins, Ronnie O'Sullivan нарын одоо финалд 19 хацаад хоорондоо маш гайхамшигтай шотрын тоглолтыг одоо түүхэнд одоо тэмдэглэж үлдэхээр ийм тоглолтыг бол хоорондоо тоглож ирснийг бол санаж байна. За, энэ тоглолтод одоо 10 дахь одоо шийдвэрлэх 19 дахь хожил дээрээ одоо Ronnie O'Sullivan 50 хэдэн оноо авч тэргүүлж яваад үүний дараагаар Joe Higgins 61 онооны одоо клиренс хийж одоо энэ аваргын цолыг бол 2006 онд одоо авч ирсэн. За, тэгэхээр яг энэ тоглолтын дээр бол аргагүй үнэхээр одоо гайхамшигтай гоё тоглолтыг
харуулж исэн гэдгийг л тод санаж байна. Certainly in his last match. At the moment, he's a long way off the pots. That's 3 attempts he's had that you would have expected at least one of them to wobble in the jaws. So a nervy start from Mark Selby. За эхний цохилтуудыг харахад ер нь бол Марк Селби одоо бусад тоглолтуудаа бодвол их сандарж байгаа байдалтай харагдаад байна. За яг эхний цохилт болно. Одоо саяны барай их гэж байгаа цохилт өдр бүгд бас өөрийн бодсноос өөрөөр яваад байна. За тэгэхээр Ронни Сольвигийн хувьд бол одоо үнэхээр туршлагын хувьд бол одоо нэлээд хамаагүй давуу байгаа. За 1993 онд энэ дөнгөж 17 настай байхдаа Английн одоо Юки Чемпионшипт одоо төрүүлж ирсэн. За тэгэхээр энэ 20 гаруй жил одоо энэ снукер бильярдын мэрэгжлийн түвшинд тоглож байгаа юм тамирчин байгаа болохоор одоо туршлага маш их хөрөмтлүүлсэн. За өчигдөр одоо Ронни Сольвигийн тухайар маш олон янзын гайхалтай баримтуудыг нь бол ярьж ирсэн. За тэгэхээр энэ снукер бильярд одоо түүхэнд тоглож исэн хамгийн их авьяаслаг тоглолчдын нэгэ гэдэг нь зүй ёсоор тооцогдож байдаг юм аа. 13. Тэгээ зөвхөн мастер тэмцээн дээр ихэд л Ронни бол одоо 20 дахь удаага тоглож байгаа юм байна мастер тэмцээнд. Селби бол 7 дахь удаага тийм ээ. Инкер зэрэг бас хол юу штэ зөрүү туршлага юмас нь харлаач гэсэн тийм ээ. Ер нь бол мастер тэмцээн дээр хамгийн олон одоо оролцож тоглосноор Jimmy White, Steve Davis нар байдаг юм байна. 27 тос бүр 27 удаа мастер тэмцээнд оролцож байсан. Хендригийн хувьд бол 20 удаа 3 удаа оролцсон гэдгээрээ 3 дугаар байдаг юм байна. За яагаад мастерс тэмцээнд ингэж олон орсон тоог ингэж наривчлан тоолох болсон бэ гэхээр энэ маань урилгын тэмцээн учраас заавалчгүй шилдэг 16-ад байх албатай биш. Энэ тэмцээн зохион байгуулж байгаа одоо ивент итгэгч нарт одоо таалагдаж тэдний хүссэн тамирчид нь оролцдог болохоор энэ тоо бол маш чухал байдаг юм аа. Бусад бүх тэмцээнд бол тоглогчид чансаагаараа ордог. Энэ мастерсын тэмцээнд бол одоо урилгаар ордог гэдгээрээ чанарын ялгаатай бас үзэгчид олон бас ойлгож авах зүйтэй болов. Тэгээд одоо Ронни одоо мастер тэмцээнд 20 удаа оролцсон. 10-т нь одоо финалийн шударгын тоглолтод тоглож ирсэн байгаа тийм. Тэрнээс 4 финалаа бол хоцсон. Ийм үзүүлэлттэй байгаа шүү дээ. 9 удаа финал шударгын тоглолт тоглосон. Тэр 9 тоглолтоо 4-ийг хоцсон олцсон байгаа энэ мастер тэмцээний. 5 удаад нь хожигдсон. Яг одоо энэ финалийн шударгын тоглолт бол Роннигийн хувьд бол 10 дахь одоо юбилейний финал юм байна. За тэгэхээр энэ 10 удаа мастерсын тэмцээний финалд гарна гэдэг нь өөрөө түүхэндээ бас хамгийн дээд амжилт болов гэж бодоод байна. За яг нарийн бас одоо энийг мэдэхгүй байна. Гэхдээ 10 удаа финал тоглосон хүн бас хоохон байгаа байх. 34. Well, he did play for the Blacks, so I can only assume that when the Blacks reached бидний одоо энэ мастерсын түүх болон энэ тамирчдын хэдэн удаа финал тоглосон одоо энэ сонирхолтой мэдээллүүдийг хүргэж явах хооронд эхний өрг маань одоо Ронни Сольви 39 оноо тэргүүлээд явж байна. За 40 оноо авлаа. За тэгэхээр энэ дээр эхний ажлыг авахд бол бас нэлээд төхөж явсан байна. За энд бол нэг ягааны доор байгаа 4 ширхэг улаан, харын хажууд байгаа одоо игнэгээр байгаа 2 ширхэг улааныг бол одоо задлчул ингээд хожлыг бол авахд тун горхон ирчээд байгаа юм байна гэж бол харагдаад байх юм. He's a good angle now. 47. Because this is the last of the easy reds to get on. За энэ улааныг маш айжхан за нэг 2-3 санж буцаад татаад за ингээ ягаан дээрээс одоо энэ 4 улааныг үзүүрлэн айжхан төлөвчгийн бол одоо ингээ тоглолтод орчин. За эндээс хаглах байх. За яг өөрийнх нь хүснээр жоохон хагараагүй болов. За гэхдээ энд нэг улаан бол ер нь унах боломжтой байна. Харын игнэний доор байгаа улаан. За гэхдээ за энэ
brought another red into play. Fancy winning the frame now this visit. За ингээд Монгол ардын үг байдаг 2 туул хөөсөн анчин одоо аль нь ч хоцордог гэж ярьдаг. А гэхдээ снукер бильярдын одоо энэ гайхамшигыг үзүүлж байгаа Ронни Солионы хувьд энэ үг одоо хэрэгждэг юм байна. За урд шаргийг оруулна, хэцүү байгаа шаргийг бортноос нь салгах чинь энийг үзэхийн тулд маш олон хүн тэсэн ядан хүлээж Ронни Солионы тоглолтыг одоо шимтэн үздэг гэдэгт бол бид бүхэн ихний хитгэн зохиолоос нь харахад ойлгомжтой байна. 69. За ингээд фрейм бол авчихсан тийм. Эхний өргийг Ронни авах. За эхний өргийг Ронни Солион бол ингээд итгэл төгс бол 1-0-ээр авах нь тодорхой боллоо. 76. За оноо 83 оноо одоо нэг ээлжинд бол аваад байна. За энэ 100 оноо болоход бол тун ойрхон байна. 84. Эндээс энэ хартай наалтсан улааныг бол харыг одоо шүргэж тоглолтонд оруулах байх. Эндээс харцгаа ямар тоглолт гаргах нь. Сүүлчийн улаангүйгээр 100 оноо хөрөхгүй мэн тий. За тэгэхээр одоо энэ цэнгэр за ягаан дээрээс бол хагалахаар бол за ер нь 12 цаг дээр ирээд бол хагарахаар байна. За зам бол үлдлээ ямар ч байсан. Тэгээд болон зам нэлээд ингэн. За 100 оноо хийх үгүй. За. Эхний өргийг бол одоо ингэж Ронни Солион олоо. Тэгээд 100 оноо харах нь хийж чадаагүй боловч хожил авсан гэдэг нь тоглолчийн үед бол маш өөртөө ихтэй болдог. Энэ ингээд гараа сайн бол барай сайн гэж бас монголчууд ярьдаг. Тэгэхээр ийм юм болох болов гэсэн одоо тааврыг төвшүүлж байна. За ингээд ганцхан гаралтаар ингээд хожил болгож чадлаа өргийг. За энэ шударгын тоглолтыг Пол Коллер гэдэг 1970 онд төрсэн шүүгч зүйл явуулж байгаа. За хоёр дахь өргийг Марк Селби бол хагалж эхлүүлж байна. Тэгээд одоо ингээд тэгш тоотой өргүүдийг дандаа Селби хагална. Сандгаа таатай өргүүдийн одоо Ронни хагална л гэсэн үг. За энэ шударгын тоглолт бол хоёр тасалж тоглоно. Эхний сессонд бол 8 өрг тоглох нь 9 өрг тоглох нь. Тэгээд үлдсэн нь бол 3 цагаас тоглохоор байгаа. Улаанбаатарын цагаар. За авсан шаргийг бол одоо гайхамшигтай авж гин. Маш нарийн хаглаатай байсан. За ийм хаглааг мэдэрнэ гэдэг бол бас тийм амаргүй маш өндөр бэлтгэлтэй одоо дадлага сайн хийсэн хүмүүс бол энд итгэл төгс авдаг. За Роннигийн хувьд бол одоо сүүлийн жилүүдэд бол маш их одоо идэвхтэй бэлтгэлийг бол хийдгүү гэж яриад байгаа. За өдөрт би 3-аас илүү цаг хийхээр ядраад байдаг. Одоо тэр сонирхол нь буурдаг. Ийм болохоор Ронни Солионы хувьд одоо маш их идэвхтэй эрчимтэй бэлтгэл бол хийдгүү гэсэн ийм сонсогдоод байдаг. За үүний оронд харин сэтгэл зүгөө тайван байх одоо гүүх
Ер нь бол алсын зайн хагас марафон өдөрт бол их идэвхтэй ордог. Зарим юм жижиг дүүргийн тэмцээнд бол төрүүлдэг ийм одоо сураг бол одоо сонингуудаар бол бичигддэг. Тэгэхээр хол гүйдэг болсноор Ронни Солливан сэтгэл зүй их доктортой болж энэ одоо снукер бильярд тоглоход нь их сайн тус болдог гэсэн ийм баримт бол яригдсан юм аа. За тэгэхээр Макс Селби, Ронни Солливан хоёр бол зөвхөн одоо яг ширээн дээр ингээд өндөр оноо аваад өрсөлдөөд байна уу? 14. За тэгэхээр зөвхөн ингээд одоо оноо авснараа өрсөлдөөд байна уу гэвэл бас тийм хялбар биш байгаа. За энэ хоёр маань сэтгэл зүйн бас нэлээд ширүүн тэмцэл дунд бол өрнөдөг. За ингээд мастерын 2010 оны финалийн тоглолтын талаар бол бас янз бүрийн байдаг. Жишээлбэл финалийн дараагийн одоо хэвлэлийн баг хуралд Ронни Солливан бол оролцоогүй. За үүнээсээ болж торгуулж исэн. Тэгэхээр энд яагаад оролцоогүй гэхээр уг тоглолтод бол одоо 9-6-гийн харьцаатай Ронни Солливан одоо итгэл төгс тэргүүлж яваад сүүлийн 4 өргийг бол одоо Макс Селбид хожигдож бол одоо 19 харьцаатай ялагдал хүлээж исэн байгаа. За тэгэхээр энд бас сэтгэл зүй болон одоо тоглолтын тактикийн одоо маш ширүүн тэмцэл явагдсны бас илрэл болсон юм уу гэж бол боддог. За ингээд алсын улаан дээрээс эхэлсэн ээлж маань 27 он аваад үргэлжилж байна. За эндээс Багчшаргийг нэг удаа бол задлсан. За амжилттай. За ахаад Багчшаргийг бол задлж байна. За эндээс 2 улаан бол задраад гарч байна. За ингээд хоёр дахь өргийг бас хожих юм болцоо бол бүрдэж эхэлж байна. За энэ Багчшарыг бол 4 хүн үлдлээ. За бусдыг нь бол ер нь ингээд аваад тоглолтонд оруулаад авахд бол боломжийн харагдаад байна. Саяны бол нэг авангууд яг тэр завсраар ягаан л гаргаж штэ тэрийг одоо бодож тийм хүчээ тохируулж цаг юма тохируулж яг тэр коридороор ягааны харалт. За тэгэхээр авсан шааригнаас зохиур шаариг ямар өнцгөр салгаж байна гэдгийг маш сайн мэдэрдэг. Энэ одоо гарт нь бол үнэхээр сайхан орцсон. За иймийг бол одоо манай бильярд сонирхдаг хүмүүс маань одоо альва бэлтгэл сургалт хийлгүү тэр дараа сураад авчихыг бол хүсэж авчих байгаа. За гэхдээ энэ маань нэлээд их хүч чармаалт шаарддаг ийм асуудал бах уу гэж бол бодоод байгаамаа. Тэгээ Роннигоос одоо өөрөөс нь асуусан байдаг шүү дээ. Таны одоо энэ авиас юм чинь одоо хэдэн хувь нь одоо бурхан одоо байглаас заяасан юу вэ? Байгалийн унган одоо төрөлхийн авиас вэ? Хэдэн хувь нь одоо таны хөдөлмөрөөр ингэж яасан бэ гэхэд 80% нь хөдөлмөр 20% нь 45. зүгээр надад бурханаас өгсөн авиас юм а гэж хариулсан байсан. За та бүхэн сая энэ савхин гүрдэгтээ сууж байгаа хүмүүсүүдийг одоо дийлинг олно бол таньж байгаа бах. За гэхдээ энэ дэлхийд 6 удаа зүрлсэн Жимми Вайтыг харууллаа. За энэ Жимми Вайт, Ронни Солливан хоёрыг бол одоо Английн ард түмэн одоо Их Британи улсын ард түмэн бүгдээрээ бол одоо снукер бильярдын хамгийн авьяаслыг тамирчид гэж бол шүтэн биширж яадаг. За өнөөдөр энэ зааланд нэг нь тоглоод нөгөөх нь бол одоо дэмжиж хоорондоо их найзууд бие биенийг их дэмждэг. Ингээд сууж байгааг бол харахад бас таатай байна. Тэгээ одоо мастерс тэмцээнд оролцсон тоогоороо тэргүүлж яваа хүн гэсэн шүү дээ. Бид түрүүн танилцуулсан Jimmy White Studios 2 мастерс тэмцээнд 27 удаа оролцож байсан. Jimmy White бол 27 удаа оролцохдоо 61 матч 61 тоглолт хийсэн юм статистик байдаг юм хэлээ. 49. 61 одоо тоглолт хийгээд тэр 61-ийнхээ 35-ыг хоцсон гэсэн юм статистик. За ингээд
дахиад энэ хоёр дахь өргийг ерөөсө нэг гаралтаар хожил болох магадлал одоо маш өндөр болсон байна. Тэр хараа яг ягаан дээр тааруулж тэр хулаануудын дундуур коридорын тааруулж тавьж байна. За одоо энэ баг фрейм бол баха да. Арай л фрейм бол биш юм байна. Ширийн дээр одоо 67 оноо үлдсэн байгаа. Яг одоо ягааны зохиог байхад 67 оноо ширийн дээр байгаа. Ягаа орсноор 62 оноотой болох юм байна тийм ээ. Тэгэхээр дараагийн улаан хожлын шаар юм байна. За энэ харин хараа ягаан 50 идчихлэр тоглох улаанг болчихж гэнэ үү яаж юм. Оо. За тэгээд ингээд 2-1 болсон тодорхой. Хоёрдугаар өглөөр зөвхөн хагалхал ганц цохилт хийлээ штэ. 70. Сэлби хаглаад тэгэл хагалсан дээрээс нь хаалын цохилт амжилттай цохиж аваад тэгэл явцсан. За энэ бол ачаал бодол байхгүй зүгээр 100 онооны брейк хийх тийм боломжоо л алдлаа. Тэрээс биш хожилд бол ямар нэгэн ачаал бүгдл байхгүй. За энэ бол Марсел яагаад гарч ирээд тоглож байгааг нөхөр хожи нөхөж одоо снукер нуултаар ч юм уу одоо барийг үүсэе гэсэндээ биш. Одоо ингээд цохихгүй суугаад байхаар зэрэг нөгөө төд чинь би энэ улам хөрөөд байгаа. Тийм учраас зүгээр гараа даасгах тийм зоригтойгоор ингэж гарч ирж үлдсэн шаргийг оруулах юм тохиолдол байдаг. За бас яг ингээд одоо хоёр өрөг нэгч одоо бөмбөг шаар оруулалгүй ингээд суучих юм бол бас их сонин санагдаад байдаг. Тэгэхээр ядаж одоо зүгээр сууж байгаа хэдэн шаар оруулаа гэж ингээд зогчижсэн дээр санагддаг. Одоо нэгэн л хожиж амжихгүй байгаа бол ядаж дараагийнхт нь өөрийнхөө цохилтыг оруулчих юм бол одоо тоглож болно гэд. Mark Selby 14. За урд нь одоо бас иймэрхүү одоо бууж өгөх Ронни Солливан байсан бол өдид бол буугаад өгсөн байгаа. Энэ магадгүй сая яг 2-3 зохиод би халаацсан бай та гараа халаах зорилгоор сая буухгүй байна гэдэгт дахиад зогсон бол өрсөлдөгчийн одоо сэтгэл зүйд нөлөөлж тийм ээ. Жаахан нервийн хүрэгдэг ч юм уу одоо тийм үйлдэл болох байсан л да.